Бүгдээрээ хүүг хүндлэх шалтгаан гэсэн сэдвээр эсний үгийг сонсох болно. Дагаад хэлэх үү? Хүүг хүндлэх шалтгаан. Энэ хэсэгдэр хүүг хүндлэх хоёр шалтгааны тухай дурдсан байна. Би танаас асуумаар байгаа. Та хүүг Есүс Христийг хэр хүндэлдэг вэ? Есүс Христийг хэр дээдэлж, түүнээс имэж, түүнийг дагаж, түүний үгийг сонсон амьдардаг вэ? Ер нь та Есүс Христийг хүндлэхдээ яг хинний төвшөнд адилхан хүндэлдэг вэ? Та аав ээжийнхаа төвшөнд адилхан Есүс Христийг хүндэлж байна уу? Хамаатныхаа хэмжээнд, найзын хэмжээг хүндэлж байна уу? Одоод Есүс Христийг Бурхтын зүгээр нэг хэмжээнд хүндэлж байна уу? Аль эсвэл та Есүс Христийг энэ ертөнцийг бүтээгч Бурхан хэмээн хүндэлж байна уу? Тэгэхээр Есүс Христийг хүндлэх хэрэгтэй. Яагаад юм бэ? Энэ талаар бид харна гэсэн. Хоёр чухал зүйлийг бид энэ чимээс сурах бол юу вэ гэдгийг бүгдээрээ өөрсдөө явахдаа харцгаая. Ер нь таны эргэн тойрны хүмүүс Есүс Христийг хэр хүндэлдэг вэ? Тэгэд Есүс Христийг магадгүй хүндэлдэггүй бол яагаад хүндэлдэггүй юм бол? Тэд Есүс Христийн талаарх зөв мэдлэг, зөв боловсрал, зөв ойлголттой байгаа юм болов уу юм болов? Өнөөдөр та Есүс Христийг хүндлэх шалтгааныг мэдээд тэдгээр эргэн тойрныхоо хүмүүстэй, хамаатнуудтай, найзтай, хамт сурч байгаа, хамт хөдөлмөрлж байгаа хүмүүстэй ойлгуулж өгөөрэй гэж хэлмээр. Тэгвэл бүгдээр хамтдаа 19-20 дугаар ишлэлээс харах болно. 19-20 дугаар ишлэлдэр Есүс эцэгтэйгээ хэр харилцаатай байгаа вэ тухай бид харах боломжтой байна. 19 дугаар ишлэл мөн 20 ихний хэсгийг хамтдаа харцгаая. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Эцэг хийж харуулснаа л хүүг хийхээс хүү юуг ч өөрөөсөө хийдэггүй. Учир нь эцэг юуг хийн, хүүн бас тэдгээрийг түншлэн хийдэг. Эцэг хүүгээ хайрладаг бөгөөд тэр хийж байгаа бүхнээ түүнд үзүүлдэг. Амен. Эцэгээс харах юм бол Есүс маш чухал зүйлийг ярьсан байна. Тиймээс тэрээр хэлэхдээ үннээр гэдэг үгийг хэлсэн. Үннээр гэж хэлж байгаа нь Есүсийн хэлж байгаа үгс бүгдээр чухал мөн. Гэхдээ чухал үгс дундах чухал үгс гэдэг утгаараа ийм тодорхойлолтыг тэр ашигладаг. Тавчхандаа Есүс энэ дэлхий дээр хөдөлмөрлөж, үйлчлэж, амьдарч байх хугацаанд тэрээр эцгийн харуулсныг л, эцгийн үзүүлснийг л, эцгийн хийж байгааг л хийж байсан гэж хэлсэн гэсэн үг. Энийг харах юм бол Есүс эцэгтэйгээ маш дотн харилцаатай байсан юм а гэдгийг харж байна. Маш дотн харилцаатай байгаа харж байна. 19-ийн сүүлээс харах юм бол өөрөө хүү юу ч өөрөөсөө хийдэггүй юм а гэсэн. Есүс өөрийн дураараа нэг газар руу явах, өөрийн дураараа амьдралдаа сонголт хийх, өөрийн дураараа үг хэлэх, аливаа үйлдэх сонголт байдаг ч гэсэн тэрээр эцгийн харуулсныг л, эцгийн үзүүлснийг л, эцгийн хийж байгааг л би хийдэг юм а гэж хэлсэн. Энэ нь өөрөөр ямар утга санаа эрхэлж өгнө гэхээр 38 жилийн турш өвчтөе байсан тэр хүн рүү очиж тэр хүнийг эдгээсэн. Есүс эцэг түүний эдгэхийг харуулсан учраас хийсэн гэсэн утгатай. Есүсний амнаас гарч байгаа үгс эцгийн түүнд яриараа гэсэн үгс юм. Есүсийн гаргаж байгаа шийдвэрүүд эцгийн гаргаж байгаа шийдвэрүүд гэсэн утгатай. Есүс өөрөөрөө юу ч хийдэггүй учраас. Энэчнээс Есүс эцэгтэй ямар татна юм бэ гэдгийг харахаас гадна эцэг бурханыг харахыг хүсэх юм бол Есүсийг харахад болох юм байна гэсэн үг. Энэ ертөнцийг бүтээгч эцэг бурханд итгэнэ гэдэг бол Есүст итгэж байгаа та адилхан гэсэн утга санаатай. Библиэлд олон жишээ байгаагийн нэг нь түүний нэг шав Есүсээ та бидэнд эцгээ харуулаач гэж хэлдэг. Харин түүний хариулт нь болохоор ийм удаа хамт байхад чи намайг хараагүй мó? Намайг харсан эцгийг харсантай адил юун ч надад эцгийг харуулна вэ гэж Филипптэй хэлсэн. Өнөөдөр энэ ертөнцийг бүтээгч эзэн бурхныг бид бүгдээр хараагүй, сонсоогүй, түүнтэй уулзаагүй. Гэхдээ бид Есүс Христтэй уулзаж, түүнд итгэл, түүнийг өөрийнхөө амьдралд оруулж ирсэн. Энэ нь бид эцгийг оруулж ирсэнтэй яг адилхан гэсэн утгатай. Эндээс бидний дахин нэгэн сурч болох зүйл Есүсийн гаргаж байгаа сэтгэл хөдлөл, амьдралын хэм маяг нь
Бурхан эцгийг харуулж байгаа гэсэн үү. Тэр маш товтон нийгмэл байгааг харж байна. Есүс өөрийн дураар хийх бүх сонголтоо эцгийн харуулснаар л хийхээр шийдвэр гаргасан гэсэн үг. Тэгвэл таныг бас эцэг хайрладаг юм а гэдгийг бид мартаж болохгүй шүү дээ. Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан тул гэж хэлдэг. Тэгэхээр Есүсийг эцэг хайрладаг шиг таныг эцэг бурхан мөн хайрладаг. Мөн бас Есүсийг хүлээн авсан болгон түүний нэрэнд итгэсэн хүмүүс Бурханы хүүхэд болох шиг тэр өвөө гэж хэлсэнчлэн та одоо Бурханы хүүхэд. Тиймээс тань эцэг хайртай. Мөн бас Есүст өөрийнхөө хийж байгаа ажлыг харуулж байсан шигээр танд надад эцэг өөрийнхөө хийж байгаа зүйлийг харуулах боломжтой гэсэн үг. Энэ нь бид өөрийнхөө явж ирсэн шиг цаашид эцгийн харуулсныг л үйлдэх бас боломжтой болсон гэсэн үг. Таныг уриалмаар байгаа зүйл нь миний үгсийг маш хичээдэг зүйл. Эцэг юу харуулж байгаа юм бол тэрийг л олж хийчих юмсан. Эцэг намаа хүүхдээ яаж хүмүүжүүлээсэй гэж хүсэж байгаа юм бэ? Эцэг намаа ямар хүнтэй гэрлээсэй гэж хүсэж байгаа юм бэ? Эцэг намаа ямар мэрэгчлээ болоосэй гэж хүсэж байгаа юм бэ? Эцэг надад миний ирээдүйн юу хийх хүсэж байгаа юм бол баян эцгийн харуулж байгааг л үлдээ гэсэн сэтгэлийн хандлагатай байгаа ч гэж. Есүс өөрөөрөө юу ч хийдэггүй байсан шиг би энэ хүнтэй гэрлэн, би энэ газар руу явна, би ийм бизнес хийн, би ийм ажил олно гэж ярихаас түрүүнд эцгийн танд харуулсныг л хийх хичээгээч гэж уриалмаар. Эцгийн харуулж байгааг хийж явах юм бол бид ямар ч асуудал гарсан зоригтой байж чадах. Учир нь эцэг энийг хийгэрэй гэж хэлсэн учраас би хийж байгаа гэсэн зоригтой байна гэсэн. Тэгвэл яаж бид эцгийн харуулсныг л хийж амьдрах юм бэ? Есүсийн амьдралыг харуул түнд хоёр чухал зүйл зайлшгүй байсаар байсан. Есүсийн хувьд тэрээр байнга залбирдаг байсан юм. Байнга залбирч Бурхан эцгийнхээ хүслийг өөрийнхөө амьдрал дээр оруулж ирж түүний харуулсан хүн дээр очиж эдгээж түүний хэлүүлэхийг хүссэн үгийг хэлж түүний гаргахыг хүссэн цагаашийг гаргаж явах боломжтой гэсэн. Тиймээс тэрээр байнга залбирдаг байсан. Есүсийн амьдралыг харуул тэрээр өглөө болгон залбирдаг байсан. Мөн бас 24 цаг тэр залбирдаг байсан. Тиймээс бидний залбирны талаас сурахдаа өглөө босоод залбирхаас гадна 24 цагийн турш байнга надад өөрийнхөө хийх хүсэж байгаа зүйлээ харуулж өгөөч гэсэн залбирын хандлага байх нь чухал. Хоёрдугаарх нь Есүс түүний үгтэй ойр байсан гэдэг нь ойлгомжтой. Түүнд эцэг үгээ айлдж байсан чилээ. Бидний Бурханы үг байх юм бол Бурхан үгээрээ дамжуулан бидний хийхийг хүсэж байгаа тэтгэл зүйлсээ харуулна гэсэн утгатай. Таны дотор үг хэр хэмжээгээр оршин тэр хэмжээгээр эцгийн харуулахыг хүсэж байгаа зүйлийг харах боломжтой болно гэсэн үг. Бидний дотор үг бага хэмжээгээр оршвол өөрийнхөөрөө үлдэх байдал нь ихснэ гэсэн үг. Тиймээс өөрийнхөөрөө ч үлдэхгүй Бурханыгаар ч үлдэхгүй байх боломжгүй байна. Та Бурханыгаар үлдэхийн тулд үгийг амьдралд оруулж ирэх хэрэгтэй. Үгийг оруулж ирэхгүй хориг байна гэдэг бол та өөрийнхөөрөө үлдэх боломжтой байна гэсэн үг. Тэг коронавигоос болоод гэртээ байгаа энэ үед бидний хувьд өөр зүйл үзэж харах, өөр зүйлтэй цаг зарцуулж байгаа нь үнэн. Гэхдээ Бурханы үгийг илүү их барьж аваач гэж хэлмээр. Амен. Эцгийн харуулсныг л хийх хэрэгтэй. Нэгэн алдартай Тв Жошуа гэдэг ариун сүнсний үйлчлэл хийдэг хүн байна. Тэр хүн ягуудаа Солонгост ирээд Солонгосын бүх бас зархлагч нар зориулан конференц хийхдээ хэлсэн үг байдаг. Та нар хэн нэгэн хүний төлөө залбирч өгөхдөө ариун сүнс үүнийг хийхийг хүсэж байгаа үед л хийгэрэй гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл тэрээр олон 100 мянган хүмүүсийн төлөө залбирах та. Зарим хүний төлөө 3 секунд л гараа хүргээд залбирах үед олон 10 жилийн өвчин идэгэрдэг байхгүй. Тэр хүний хувьд нь өөрөө энэ хүний төлөө залбирч өгөхөс чам залбирч байгаа биш. Эцэг энэ хүний төлөө залбирч өгөр гэсэн тохио өгдөг учраас тэр хүний төлөө залбирдаг. Тиймээс тэр гайхамшигт болдгоо гэж. Тиймээс аливаа сонголтуудыг хийхдээ, аливаа үйлдэлүүдийг хийхдээ, аливаа ямар нэгэн үйлдэлүүд төлөвлөхдөө таны дотор эцгийн харуулсныг л хийх юмсандаа гэсэн сэтгэлийн хандлага байгаасаа гэж хүсэж байна. Амен. Та өглөө босоод залбирахтаа хүртэл би өнөөдөр ийм юм хүсэж чинь гэхээс илүүгээр
Эцэг минь өнөөдөр би юуны төлөө залбирах нь илүү хүр дүнтэй вэ гэж асуугаад тэр зүйлийн төлөө залбирч байгаа. Хин нэгэн хүн тань дээр ирээд надад мөнгө хэрэгтэй, миний мөнгөний төлөө залбирч өгөөч гэж хэлэх үед нь та тэр хүнлээ залбирч өгөхдөө эцэг энэ хүний төлөө юуны төлөө залбирах вэ гэж асууж. Тэгвэл эцэг танд энэ хүний мөнгөний төлөө биш, энэ хүний гэр бүлийн харилцааны төлөө залбирч өгөөч сэтгэлийг өгөх юм бол үнэн төлөө хичлэн залбирч өгөөч гэсэн. Энэ мэтчлэн бидний амьдрал дээр байн эцэгийн харуулсныг л хийх гэсэн сэтгэлийн хандлага байх нь томчхол юм. Есүс яг л ингэж явж ирсэн. Тиймээс тэр 38 настай хүнийг эдгэснээсээ болоод өнөөдөр буруутан болоод зогсож байгаа юм. Би ярьж байна. Эцэг ямар их эцэгтэй ямар их харилцаатай байсан гэж харж болох юм. Үргэлжлэн 22 дугаар эшлэлдэр тэр нэгэн онцгой үг хэлсэн нь та нарыг гайхуулахын тулд тэдгээрээс жагуу ажлыг тэр түүнд үзүүлэх бол. Өөрийг нь хавчиж байгаа, буруутгаж байгаа хүмүүсийг гайхуулахын тулд, өөрийг нь дагаж сонсож байгаа хүмүүсийг гайхуулахын тулд тэдгээрээс жил агуу ажил. Тэдгээр гэдэг нь юу вэ? 38 жилийн турш өвдсөн хүнийг ганцхан үгээрээ эдгээснээс илүү агуу ажлыг эцэг хүүдээ үзүүлэх болно. Үзүүлнэ гэдэг бол эцэг түнд үзүүлнэ гэдэг бол хүү түүнийг бас хийнэ гэсэн үг шүү дээ. Энэ нь юу гэсэн үг юм бэ? 38 жилийн турш өвчтэй байсан хүний эдгээхээс хавьгүй гайхамшигтай олон зүйлсүүдийг эцэг түнд үзүүлэх учраас тэр зүйлийг хийх болно. Харин харж байгаа тамд гайх болно гэж хэлсэн гэсэн үг байна. За тэгвэл энэ нь юу байсан юм бэ? Энэ нь хоёр зүйл байгаа юм. Энэ нь хүүг эцгийг хүндэлдэг шиг хүндлэх хоёр шалтгаан байна. Нэгдүгээрх нь юу вэ гэхээр энэ бол амийн талаар юм. 21 дэх эшлэгийг уншлаа. 3. Эцэг үхсдийг босгон тэдэнд ам өгдөгчлөн хүү бас хүссэндээ ам өгдөг. Амен. Хүүг энэ дэлхий дээр ирэхээс өмнө эцэг үхсдийг босгодог. Тэгээд тэдэнд амийг өгдөг байсан гэж байна. Энийг бид Библиэлд харах юм бол ойлгох боломжтой. Тэгэхээр үхсэд гэдэг үг хоёр утга санаар зайлшгүй илэрхийлдэг. Нэгдүгээрх нь сүнсээр үхнэ гэсэн. Сүнсээр үхнэ гэдэг бол Бурхантай харилцаад тасарсан амьдрал гэсэн үг шүү дээ. Бурханыг мэддэггүй, Бурханыг сонсдоггүй, Бурхантай харилцах боломжгүй амьдрал. Хоёрдугаар нь үхэл нь махбодийн үхэл шүү дээ. Тийм үү? Махбодийн үхэл бид өвчин тусаад янз бүрийн асуудал орохороо үхдэг. Тэгэхээр эцэг хүүг ирэхээс өмнө сүнсээр мөн махбодоор үхсэн хүмүүст амийг өгдөг байсан юм а гэж хэлж байгаа. Тэгэхээр хуучин гэрээнд Илия нэг хүүг идгээдэг, Илиша нэг хүүг идгээдэг, энэ мэтлэн хэд хэдэн хүмүүс амьдсан тохиолдлууд гардаг Библиэд. Махбодоор үхсэн хүмүүсийг амьдуулдаг. Яг үндэ Илия, Илиша идгээсэн юм шиг боловч тэдгээр бол жирийн хүмүүс шүү дээ. Харин тэдний гуйл залбирлаар, амжуулаад эцэг бурхан тэдгээр үхсэн хүмүүсийг амьлуулсан. Махбодоор үхсдийг эцэг амьлуулж исэн. Мөн Адамаас хойш хүн төрлөختөн гим нүгэл үлддэг шүү дээ. Үнд гим нүгэл үлддэг бүгд бурханыг орхидог. Орхино гэдэг бол сүнсээр үхчих гэсэн үг. Гэтэ бурхан хайж очиж Авраамийн удам Абелээс дараа нь Сет, тэгээд Енох, тэгээд дараа нь Ноа, Доогийн дараа үр удам тэр үнд Авраам, Исаак, Яаков, Юуда гэж явсан. Бурхан хуучин гэрээний олон мянган хүмүүс өөрийг нь орхиж явсан ч тэнхээрээс хуучин Иесус Христийг ирэх үр удмыг сонгон авч үлдсэн нь тэдний сүнслэг үхлийг нь бурхан босгож ам өгсөн гэсэн утга санаа юм. Энэ мэтлэн хүүг ирэхээс өмнө сүнсээр үхсэн хүмүүсийг амьлуулах, махбодоор үхсэн хүмүүсийг амьлуулах ажлыг эцэг хийдэг байж байгаад хүүг ирэх үед нь тэрний ажлаа хүү даатгсан гэж хэлж байна. Эдгээрээс агуу ажил нь юу юм бэ? Хүү эцгийн адил хүнддэг эхний шалтгаан юу вэ гэхээр хүү хүссэн хүндээ амийг өгдөг юм аа гэж. Өнөөдөр та бидний итгэж байгаа Есүс Христ хүссэн хүндээ тэр дундаа сүнсээр үхсэн хүнийг амьлуулах, махбодоор үхсэн хүнийг амьлуулах эрхтэй болсон гэсэн. Тийм учраас бид түүнийг хүндлэх ёстой. Библиэлд маш олон жишээнүүд бид мэдж байгаа. 12 настай охин нас барахад Есүс очиод Талита кум гэж хэлснээр тэр охиныг босгодог шүү. Дараа нь бэлэвсэн эмэгтэй ганцхан хүү нас барсан байхгүй эзэн гараа хүргээд залуу маань би чамд хэлж байна бос гэж хэлээд тэр хүнийг амьлуулдаг. Мөн Лазарын тухай гардаг. Иохан ном 10-р 11-р бүлэг дээр
Үхээд 3 хонсон байсан Лазар дээр очиод Лазар гараад ир гэж ойлдог. Лазар тэр чигээр гарч ирдэг. Өөрөөр хэлбэл та бидний итгэж байгаа Есүс махбодор өссөн хүмүүсийг амьлуулж байгаа. Нэг юм сонирхолтой тайлбар байдаг л да. Хэрвээ бусны өмнө очиод Лазар гараад ир гэж хэлээгүй бол зүгээр л гараад ир гэж хэлсэн бол тэнд байсан үгсэн бүх хүмүүс гараад ирэх боломжтой байсан. Тэм учраас Лазар гэж хэлсэн чинь юм сонирхолтой жишээнүүд байдаг. Бо Есүсийн эргэн тойронд байгаа олон мянган хүмүүсийг тэрээр сүнслэг үхлээс нь гаргаж Бурхныг таньж мэддэг амьдрал руу оруулсан шүү дээ. Есүс бол үхсдийг босгож амийг өгөх хүссэн хүндээ үнийг үлдэх эрхтэй нэг юм. Яагаад учраас та бидний эргэн тойронд байгаа сүнсээр үхсэн хүмүүсийг амьлуулах нь Есүс. Та бидний эргэн тойронд байгаа махбодор өссөн хүмүүсийг амьлуулах нь Есүс. Хоёрдугаар шалтгаан 22 дугаар шүү дээ. Эцэг хэнийг ч шүүхгүй харин тэр бүх шүүлтийг хүүдээ даатгасан юм гэж. Хоёрдугаарх нь хүүг ирэхээс өмнө эцэг хүн төрлөختнийг шүүдэг байсан байна. Бид зөндөлсөн жишээ ярина тийм үү? Ноагийн үеийн жишээ. Хүн төрлөخت асан их гэмнүгэл үлдсэн учраас Эхлэл ном 6 дугаар бүлэг дээр Ноагийн үеийг гаргах хүн төрлийг усаар эзэн шүүсэн байна. Дараа нь Ноагийн дараа Бабел цамхийг барьдаг тийм үү? Бурхан тараараа гэж хэлж байгаа тэднийг дараа ингээд бөгнөрдөг. Өөрсдийгөө алдаршуулах гэж Бабел цамхийг 10 өдөр зүйлээ барьдаг. Эзэн тэдний шүүж хэлийг нутгалдуулан дэлхийн өнцөг болон бүр тараадаг. Ингээд хүн төрлөختний түүхийг харахаар мөн бас Израилийн ард түмнийг эзэн маш олон янзаар шүүсэн байна. Израилийн ард түмэнд өвчин, гай гамшиг ирж байсан, зэрэгэлтэйг улсууд нь тэднийг зовоож байсан, тэд цүлэгт явж байсан. Эзэн тэднийг шүүж байсан. Мөн Израилийн ард түмнийг зовоож байсан зэрэгэлтэйг улсуудыг тэр ундаа Ассир, Вавилон, Грек, Ром эдгээр улсуудыг хүртэл эзэн шүүж, эдгээр хаадуудыг нь сольж, тэр үндэснүүдийг таран бутаргаж байсан. Эзэн эцэг бурхан бол төрлөختний төрлөختнийг шүүдэг байсан. Харин энэ хүү шүүлтүүдийг тэрээр хүүдээ даатгсан юм аа гэж. Энэ дээр нэг шүүлтийн талаар яриаггүй бүх шүүлтэг талргалт хэлж байгаа. Өнөөдөр та бид ямар нэгэн муу үйл хийснээсээ болоод энэ амьдрал дээр авдаг тэрхүү шүүлтийн хариуг өнөө цаг хүү хийнэ гэсэн үг. Тэмээ ярьж ойлгомжтой тийм. Бид ямар нэгэн муу зүйл хийснийхаа хариуг авдаг шүү дээ. Энийг хүү гэдэг юм аа гэсэн үг. Мөн үхсний бүх хүн үхсний дараах агуу цагаан синтин шүүлт явна. Тэрийг бас хүү хийнэ гэсэн үг. Мөнхийн улсад ороод хэрэг шагнал авах уу үгүй шүүхийг хүү бас хийнэ гэсэн үг. Тамийн хамгийн гүн хэсэгт нь орох уу үгүй юу гэдгийг Есүс бас шүнэ гэсэн үг. Тавчхандаа энэ амьдралын шүүлт, эрх амьдралын шүүлт аль алийг энэ хүү хүлээн авсан гэсэн үг. Эцгийн харуулсныг л хийдэг түүний хайртай хүү учраас эцэг түүнд эдгээр хоёр эрх мэдлийг өгсөн байна. Хүссэн хүндээ амийг өгөхийг, хүссэн хүнээ шүүхийг түүнд даатгасан гэсэн үг. Амен. Энэ бол Иесус Христийг хүндэх шалтгаан. Тиймээс дүгнэлт нь 23 дугаар эшлэлдэр хамтуншлаа. Энэ нь бүгд эцгийг хүндэлдгийн адил хүү хүндлэхийн тулд юм. Хүү хүндэлдгүү нь эцгийг түүний илгээсэн эцгийг хүндэлдэг бай гэсэн. Израилийн энэ үгийг сонсож байгаа Израилийн ард түмэн бол угаасаа эцгийг хүндэлдэг байсан хүмүүс. Харин Есүс эцгийн амь өөх эрх мэдэл, эцгийн шүүг эрх мэдэл надад өгдсөн учраас та нар эцэг бурханы хүндэлдэг шигээ намайг хүндлээрэй гэж хэлж байгаа. Маш зоригтойгоор энийг хэлж чадчих. Учир нь энэ нь бол угаасаа өмнө зүйл учраас. Тэгээд тэд нар танд нэг хэлэхдээ та нар намайг хүндлэхгүй бол намайг илгэсэн эцгийн хүмүүстээ хүндлэхгүй байна гэсэн үг. Та бид Есүс Христийг хүндлэх нь энэ нь өөрөө түүний илгээсэн эцгийг хүндэлж байна гэсэн үг. Есүс Христийг гадны шашин маягаар ярьж түүнийг хүндлэхгүй эсвэл түүнийг доромжилж байгаа. Мөн бас эзэн Есүс Христ гэсэн итгэлээ хөнгөн үзэж байгаа нь бид эцгийг хүндлэхгүй байгаа, эцгийг хөнгөн үзэж байгаатай яг адилхан гэмнүгэлд орж ийнэ гэсэн үг. Энэ ертөнцийн бүтээгч бурханы хүндлэхгүй байх нь хичнээн аимшигтай гэмнүгэл байна.
хичнээн аимшигтай шийтгэлийг авах зохистой юу вэ? Ислам шашинтай хүмүүс маш их хүндлэлтэйгээр өөрсдийнхөө бурхны өмнө мөргөж сүсэг бишрэлтэй үйлчлүүдийг гаргадаг. Та нарыг телевизээс олон харж байсан байна. Яг үнээс хэд дахин илүү хүндлэлийг авах ёстой хүү. Бид хүү хүндлэх нь яг эцгийг хүндэлж байгаатай яг адилхан. Хүүг үл тоож байгаа нь, хүүг дарамжилж байгаа нь эцгийг бас тийм хандж байгаатай яг адилхан гэсэн. Тиймээс таны амьдралд байнга байх ёстой зүйл бол хүү хүндлэх явдал юм. Тэр учир нь хүссэн үндэ амийг өгнө. Тэр бүх шүүлтийг эзэмшсэн нэг учраас. Харин хүүд итгэдэг хүнд ирэх ерөөлийн талаар 24 дэх ишлэлээр эзэнсэн баг. Хамт уншлаа. Үннээр би та нарт хэлье. Үгийг минь сонсоод намайг илгээгч түнд тэгч мөнгө амтаа болох бөгөөд яллагдахгүй харин үхлээс гитэрч амьд шилж байна. Амин. 3 удаа энд үннээр гэсэн тодорхойлтыг хэлсэн байгаа даа. 2 дахь тодорхойлт нь 24 дэх ишлэл. Үгийг минь сонсоод намайг илгээгч түүнд гэж нэг хэлж байгаа бол эцгийг хэлж байгаа. Итгэгч нь юутай юм аа? Мөнх амьтаа бурхандаа мөнхөд амьдрах амийг авч байгаа юм. Тэр хүндээ юу ирэхгүй юм аа? Мөнх амьтаа учраас яллагдахгүй юм байна гэж. Есүсийн үгийг сонсоод эцэгт итгэж байгаа хүн бурхандаа мөнхөд амьдрах гайхамшигтай хувь тавилан хүлээн авдаг байх. Тэр хүний дээр ямар нэгэн шүүлтийн ял байхгүй гэж. Агуу бурхны өмнө очиод түүгээр шүүлүүлэх үедээ түүгээр ял авахгүй байна гэдэг бол хичнээн сайхан байна. Энэхээр яллуулахгүй байдал нь түүнд итгэсэн итгэлээр дамжуулан бидний амьдралаар ирж байна гэсэн байна. Энэ хүнд хандан хэлсэн үг байгаа. Энэ хүн нь үхлээс гитэлж амин шилж байна. Хүүгийн үгийг сонсоод итгэхээс өмнө үхэлтэй хувь тайлбарт амьдарч байгаа нь хүүгийн үгийг сонсоод эцэгт итгэх үедээ аминд шилжиж орж ийнэ гэсэн үг байна. Энэ нь Иесус Христ итгэснийхаа дараа заримдаа бидэнд очив. Би нэрээ аврагдсан хүн мөн болов уу гэсэн эргэлзээд өгдөг. Та одоо яг үхэл мөнхөөсөө орж чадах болов гэсэн асуултан дээр заримдаа тийм ээ үгүй гэж хэлэхэд хэцүү байдаг. Харин энэ үгийн дагуу маш тодорхой бид авралын баталгаатай байх боломжтой. Есүс үгийг сонсоод эцэгт итгэсэн юм бол та мөнх амьтаа та шүүлтээр яллагдахгүй. Дараа нь та амьд шилжсэн. Өөрөөр хэлбэл та авралыг авсан хүн мөн байна гэсэн үг. Та хэрэг мэдэрч байна, хэрэг мэдрэхгүй байгаас үл хамааран Бурхны үгэнд итгэлээр өөртөө хэлэх ёстой байна. Би үхлээс гитэлж амьд шилжсэн. Би бол аврагдсан хүн юм байна. Би амьтаа хүн юм байна. Би яллагдахгүй хүн юм байна. Ийм итгэлтэй байхыг Есүсийн нэрээр юрэж байна. Тэгвэл цаашаа үргэлжлүүлэн харцгаая 25 дахь ишлэлээр дахин нэг үннээр би та нарт хэлье. Үхэлсэд Бурхны хүүгийн дуг сонсох цаг ирж байгаа бөгөөд одоо ирчгээд байна. Сонсон нь амьлах болно. Энд хэлж байгаа үхэлсэд гэдэг нь сүнсээр үхсэн үний тухай ярьж байна гэж ойлгох нь зөв. Сүнсээр үхэлсэд Бурхны хүүгийн дуг сонсох цаг ирчгээд байна. Сонсох юм бол тэр хүн сүнсээр амьлах болно гэж хэлж байна. Сүнсээр амьлахын тулд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр Бурхны хүүгийн үг байна гэсэн үг байна. Бидний эргэн тойронд байгаа маш олон хүмүүс яг үхэгсэд гэж энэ тодорхойлтын дагуу амьдарч байгаа. Тэд Бурхны мэдгүй учраас мөнгийг, эд баялагийг, шүнлийг, гоо сайхныг тав тухай амьдралаа гол зорилго болоод үүний төлөө хамаг амьдралаа зориулан маргааш үхэх хэмжиндээ гэсэн хандлагаараа амьдарч байгаа. Эдгээр хүмүүс амьлахын тулд юу хэрэгтэй вэ гэхээр Бурхны хүүгийн дуу хоолой хэрэгтэй байна гэсэн үг байна. Тиймээс бид эргэн тойрныхаа хүмүүс үл итгэж хүмүүстэй яаж игээд Бурхны дуу хоолойг сонсох арга хэмжээг л авахсаар аргагүй гэсэн үг. Яаж игээд Бурхны үгийг сонсох, Бурхны хүүгийн үгийг сонсох юм бол тэр хүмүүс амьлах боломжтой учраас. 26 дээр илүү тодорхойлж байгаа нь эцэг өөрт нь ам байдгийн адил хүүд өөрт нь амьтай байлахыг тэргүүтээ сурч байна. Яагаад тэр юм бэ гэхээр хүүгийн үгэн дотор ам байдаг учраас тийм. Хүүгийн үгийг сонсоод түүнд итгэж байгаа хүн амийг авдаг нь хүүгийн үгэн дотор ам байх эцэг сойрхсон учраас тэр.
Тиймээс Есүс энэ үгээрээ дамжуулан яг одоо өөрийгөө сонсож байгаа хүмүүст хандан та нар амьтаа болох боломжтой шүү дээ гэдгийг хэлж өгч байна гэсэн үг. 27 дугаар ишлэл уншлаа. Тэр бол хүний хүүд бол шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг тэр түүнд өгөв. Амен. Хүний хүү гэдэг бол Есүс хүн болж ирсэн талаар тодорхойлно юм. Есүс хүний хүү болж ирсэн учраас тэрээр бүх шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг авсан гэж. Тэгэхээр бид түрүүн шүүлтийн талаар ярьсан шүү дээ. Энэ амьдралын шүүлт, эрх амьдралын шүүлт юм аа гэж. 28 дахь ишлэлээр бас нэгэн гайхалтай үг бичигдсэн байгаа нь үүнд бүү гайхахтун. Үнэхээр гайхмаар үг учраас тэгж байгаа. Тэднийг сонсож байгаа бүх хүмүүст энэ гайхмаар үг байсан. Учир нь булшин байгчид бүгдээрээ түүний дууг сонсон гарч ирэх цаг ирж байна. Сайныг үлдсэн амийн амлалт нь муу мухайг үлдсэн нь ялын амлалт нь байх болно. Булшин байгчид энэ үг нь өөрөө махбод дээр өгсөн үний тухай ярьж байгаа гэдэг шууд ойлгож байна. 25 дахь ишлэлээр үхсэл гэдэг бас үнсэр үхсэл хэлж байгаа бол 28 дахь ишлэлээр хэлж байгаа булшин байгчид махбод дээр өгсөн талаар хэлж байгаа. Махбод дээр үхчид нь түүний дууг сонсох цаг ирж байна. Сонссон хүмүүс нь амьлах болно гэж хэлж байна. Та бүхэн өмнө нь сонсож байхдаа Есүс итгэдэг хүн зөвхөн амьлах талаар сонсч ирсэн баг. Гэтэ энэ дээр булшин байгчид бүгдээрээ гэж хэлсэн. Булшинд орчихсон махбод дээр өгсөн итгэгч биш аль хүмүүс амьлна гэж хэлж байгаа. Үнэхээр гайхамшиг учраас Есүс хэлэхдээ бити гайхаарай гэж хэлж байгаа. Сонсоод гарч ирнэ. Энэ нь хизээ болох вэ гэхээр бид Библийг харах юм бол Есүсийн 2 дахь ирэлтийн үе юу болно гэж хэлдэг. Есүс 2 дахь ирэлт хийдэг үедээ тэрээр бүх хүмүүс бошнаасаа гарч ирэх талаар өгүүлж байна. Бошнаасаа гарч ирнэ. Амьлна гэж. Амьлахтаа нэг нь сайныг үлдсэн нь амийн амьлалт. Амийн амьлалт гэж юу хэлж байна гэхээр Бурхантай хамт амьдрах амьдрал руу. Та бидний ярьж анснаар Деважин дорох амьдрал руу амьлах болно. Нөгөө нэг нь муу мухайг үлдсэн нь ялын амьлалт. Ялын амьлалт гэж юу хэлж байгаа вэ? Та бидний хэлж занснаар тамийн шийтгэл. Буюу мөнхийн галт нуур руу орж амьлах болно. Хүү энэ эрх мэдэл байгаа. Хүү үгээ хэлэх үед бошинт байгч гарч ирээд хоёр тийшээ хаагтна гэсэн. Нэг нь ял руу, нэг нь амь руу. Нэг нь там руугаа, нэг нь мөнхийн ус руу. Хүн төрөлхтний түүхийг бүхэлд нь ингэж шийдэх, оронгоор нь эргүүлэх, та бидний эргэн тойрны хүмүүсийн амьдралыг бүр ингэж үрд мөнхөд ховсгон өөрчлөх эрх мэдэл байгаад байгаа юм. Энд дээр зарим нэг хүмүүс асууж магадгүй. Гүн чинь сайн үүлэг гинүү, муу үүлэг гинүү? Бол итгэлээр аврагддаг юм биш үү? Яагаад ингэж хэлж байгаа юм? Юусаар аврагдана гэж юу? Тэгвэл бид буддын шашны яг адилаар сайн буюу хийгээд яваад их юм бол орчиж байгаа юм шүү. Гэтэ энэ нь сайныг үйлсэн амийн амьлал шүү гэдэг маань Бурханы хүүгийн үгийг сонсоод эцэгт итгэж гин гэдэг нь өөрөө тэр хүн сайныг үлддэг амьдрал руу орж ийнэ гэсэн санаа юм. Учир нь Бурханы хүүгийн үгийг сонсоод эцэгт итгэсэн хүн сайныг үлдэхгүй амьдрах боломжгүй юм. Эдгээр Иоханны өмнө дээр юу гэж хэлдэг вэ гэхээр Бурханаар төрөсөд нь нүгэл үлддэггүй маа гэж хэлсэн. Та бид Бурханы хүн мөн болсон бол гим нүглээс холдож өөрийн ирэхгүй бусдыг хайлах, уучлах, өгөх, нийгмийнхаа сайн сайхны төлөө, хөршийнхөө сайн сайхны төлөө гэсэн амьдралын хэм маягтай болдог. Энэ нь тавчхандаа та сайныг үйлддэг хүн болж гинэ гэсэн үг юм. Тиймээс энэ зүйлийг сайныг хийдэг учраас та амийн амьлалт руу орж гинэ гэсэн үг. Харин эсрэгээр Бурханы хүүгийн үгийг сонсож итгээгүй хүн бол хичнээн сайн үйлийг хийгээд байгаа юм шиг харагдаж байгаа боловч дотроо үзэн ядал, атаархал, чөтөөрхөл мөн бас сайн хийхдээ бусдаас илүү гарах гэсэн санаагаар энэ мэтлэн гим нүглүүд байгаа учраас муу мухай үлдэх юм аа гэж. Тиймээс тэр хүн энэхүүгөө үүлийнхаа дагуу тавын шийтгэлийг
ялыг авна гэж хэлж байгаа. Тэгмээс Есүс итгэнэ гэдэг бол сайныг үйлддэг хүн болно гэсэн санааг хэлж байна гэдгийг бити мартаа гэж. Тэгэхээр эдгээр бүх үйл явдал нь Илчлэлт номын 20 дугаар бүлгээр бий болох талаар хэлсэн байна. Илчлэлт ном 20 дугаар бүлгийн 11-ээс харах юм бол агуун, цагаан, синтийн талаар гардаг. Бид хамтдаа Илчлэлт ном руу ороод уншаад тэгээд дуусгая. 11-ээс нь явлаа. Цагаан өнгөтэй агуу синти болон дээрэн залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс тэнгэр газар зугтсан бөгөөд тэдэнд байг газар ис болдгоо. Их баг хустыг синтийн өмнө зогсохыг би харлаа. Дамуу дэлхээстэй бай өөр нэг номоо дэлхээстэй байсан амийн ном аж. Үгсэд өгнөсийнхээ дагуу энэхүү ном бичигдснээр шүүгдэг. За энийг хэн хийж байгаа вэ? Хүү хийж байгаа. Тийм үү? Юуныхаа дагуу шүүгдэж чинь гинэ? Үсийг нь сайн муу гэдэг. Дотроо байсан үхсдийг тэнгис гаргаж өгөв. Өхөл ба үхсдийн орон өөрсдийн үхсдийг гаргаж өгөв. Тэдний нэг бүрчлэн үсийн дагуу шүгдэв. Энэ нь ямар хүмүүсийг ярьж байна? Үл итгэгч хүмүүс амьлж байгаа талаар ярьж байна юм. Үл итгэгч хүмүүс амьлж байгаа. Тэгээд тэд үсийн дагуу шүгдэнэ. Өөрөөр хэлбэл тэд угаасаа ял руу орох болно. Гэтэ яллын хамгийн гүнд орох уу, хамгийн дээдлэлд нь байх уу гэдгийг шийдэж байгаа. Тэгээд үхэл ба үхсдийн орон галтнууд харагдлаа. Энэ бол хоёр дахь үхэл буй галтнуур юм. Мөн амийн ном нэр нь бичигдсэн нь олдоогүй бүхэн галтнуур хаягдгаа гэж. Энэ зүйл бий болно гэж хэлсэн байна шүү дээ. Тиймээс хүү хүндлээрээ эцгийг хүндэл шигээ хүү хүндлээрээ гэж хэлж байгаа. Яагаад вэ? Шалтгаан нь үү эцгийн хийж байсан шиг хүссэн хүндээ амиа өгөх эрх мэдэлтэй эцгийн хийж байсан шиг бүх шүүлтийг шүүх эрх мэдэлтэй болж ирсэн. Есүсийг битэд оромжлоор, Есүсийг битээ хараагаар, Есүсийг үл тоох, битээ үл тоогоор түүний үргэлж өргөмжлөөр учир нь тэр таны хувь тавилан шийдэх эрх мэдэлтэй таны өдөрөөр харилцаж байгаа, итгээгүй байгаа тэдгээр найз нөхөд эргэн тойрны хүмүүсийн хувьд тавилан шийдэх эрх мэдэлтэй. Тэгвэл бид энэ чэнэс ямар шийдвэрийг гаргаж болох вэ? Баян эцэгтэй нэг байж, эцгийн харуулсныг хийдэг амьдралын хэв маягтай болж, дараа нь хөө үргэлж үнэлэн амьдрах юм. Тиймээс та хүүгээс имээдэг, үгийг хүндэлдэг, үгээс сонсдог, тагдаг байгаасаа гэж хүсэж байна. Амен. Дамстгийн төлөө залбирцгаая. Мөнхийн Заав минь өнөөдөр сонсон үгийнхээ төлөө тань талархъя. Тэмээзэн бидний дотор магадгүй үл хүндэлсэн хандлага, үл дээдлсэн, үл имээсэн хандлагууд байсан бол буучиж өгөөч юм болж байна. Бидний энэ дэлхий дээрх амьдрал ямар байхыг шийддэг нэг нь Есүс та учраас баярлалаа. Бидэнд амийг өгөх үгүй шийддэг эзэн нь та учраас баярлалаа. Мөнхийн эзэн минь таны гарт шүлт, таны гарт ам байгаа учраас өдөргөр таныг хүндлэн дээдэлж, таныг эцгийг хүндэлж шигээ хүндлэн танаас үргэлж имэж амьдрах эвэлэг бидэнд өгөх юм болж байна. Түнчлэн хязайн та эцэгтэй нэг байж өөрийн дураар ус түүний харуулсныг хийж алхсан шигээ бид ч гэсэн өөрийн дураар альваа хийх ус эцэг минь та надад харуулсан шиг л тэдгээр зүйлийг хийж үйлдэж амьдрахад тусалж өгөөч. Бүх алдрыг өргөж байна. Есүсийн нэрээр гойж байна. Амен.